Гацуурт компани хүнсний ногооны үйлдвэрлэлийг орхиж байгаагаа аль биесээр зарласан мэдээлэл гаргалаа. Санхүүгийн хувьд байнга алдагдал хүлээж байгаа тул ийхүү хүнсний ногоо тариалахаа зогсоож байна хэмээн тайлбарлажээ. Одоо тэгвэл Гацуурт компани тэр асар их тариа ногооны хоосон талбайд юу тариалах вэ гэсэн асуулт гарцаа байхгүй тавигдана. RAPS болов уу хэмээн бодогдож байна. Ер нь RAPS хэмээх ургамал нь эдийн засгийн хувьд маш өндөр үр дүнтэй хэрнээ арчилгаа маллага бараг шаарддаггүй санаа амар ургамал шиг байгаа юм. Хойд болон баруун аймагуудаар явж явахад шар ногооноор алгалсан цэцэг навж өгөх үзэмжтэй сайхан хэрнээ мал тоож ордоггүй хашаа хороо хамгаалтгүй RAPS-ийн талбай ёстой нь гаагаагаараа таардаг. Мал тоож иддэггүйхээр тэр RAPS ер нь хаашаа янзын идвэ гэж бодоод нэг үзээрэй. Гуглдж үзвэл Brassica nippus гэсэн латин нэртэй энэ ургамлаас биодизель түлш гаргаж авдаг ба Монголын нөхцөлд дэндүү тохиромжтой. Тэр бүхэл өвлждөг сортын RAPS хүртэл байдаг гэжээ. Зундаа тариалдаг цусдаг RAPS-ийн үндэс хөрсөнд 2 м гүн нэвтэрдэг бол өвлждөг RAPS-ийн үндэс нь 3 м гүнд нэвтэрдэг юм гин. RAPS тарьсан газар тариа ногоо ургадаггүй. RAPS тарьсан газар үхмэл хөрс болдог гэсэн үг сонсогддог нь ийм учиртай болов. Олон нийтийн сүлжээнд дэх пост баримтуудыг харахад Гацуурт компани тариалангийн талбайдаа хор цацмагс хордон шавчнууд зэрэгэлдээ талбай руугаа дайжхаа тэр зэрэгэлдээх талбай дахь жижиг бичил тариаланчид ургацаа алдахгүй тулд арга буюу Гацууртаас хор авах болдог юм гин. Хорныхоо төлбөрт газраас нь авдаг гэх ба энэ мэтэр Гацуурт компани тариалангийн газар асар ихээр томорсон бол та. Харин одоо энэ их хоосон талбайг зэрлэгшүүлээд зүгээр хог дээр хаяхгүй нь лав. Ямар байшин барилга барилтаа биш RAPS-ал тарих болов уу хэмээн бодогдож байна. Юутайч Гацууртын энэ шийдвэрээс нэг боломж нэжгээд аюул гарч ирэх бололтой. Боломж нь жижиг тариаланчид нэг том өрсөлдөгчгүй болно. Дээрээс нь тариалын эрхлэлтийн сангаас Гацууртынхны авдаг асар олон тэрбум төгрөгүүд жинхэнэ эзнийхээ гар дээр очино. Аюул нь мэдээж RAPS тарихад сүйддэг хөрс. Гацуурт компани мэдээллийг харамгч хамгийн түрүүнд ийм юм толгойд бууж байна. Харж л байна.